Нүдний эрүүл мэндтэй хайртай хүмүүс үйл яг энэ жишээ лайктаар үлдээчих. За бүгдээрээ нүдний харааг сайжруулах, хамгаалах, за нүдийг илүү сайн амраажих үр дүнтэй одоо аргын талаар өнөөдөр ярилцъя. За тэгэхээр хүний нүд бол хэвийн үед 1 минутанд 15-аас 20 удаа анивчдаг. За дунджаар бол 4 секундэд 1 удаа та анивчна гэсэн үг. За хэрвээ бид нэр компьютер юм уу ноутбукн дээр ингээд удаан одоо офс ажил дээрээ суучдаг юм уу, гар утас ингээ удаан үздэг. За ном одоо уншдаг ч гэдэг юм уу те. Одоо телевизэр үздэг ч юм уу. Энэ үеүдүүд бид нэр илүү тэр зүйл рүү анхаарал нь төвлөрж идэг. За ингээд бол цаанаасаа бид нар хичээгээгүй 1 минутанд 5-аас 10 удаа нүд маань ингэж анивчдаг байх нэ. Тэгэхээр яг үндсэндээ хэвийн физиологиор анивчих энэ одоо тооноос бол 2 дахин, бараг 3 дахин ингээд бол бага анивчаад ирэх нэ. За энэ үед бол бидний нүд бол хуур ашил ихээр үүсгэн, за нүд илүүхээр ядрах нь, за мөн одоо нүд улаах нь, нулимс гоождог болох нь бидний бас хараа тодорхой хэмжээнд муудах эрсдлүүд маань маш их нэмэгдэж идэг байх нэ. За тэгвэл нүдний эрүүл мэндэд их ач тустай 20 20-ын одоо дөрвөн гэсэн зүйл гэж байгаа. За нэгдүгээрт нь бид нэр 20 минут ямар нэгэн байдлаар тэр одоо компьютер гэдэг юм уу, утас байдаг юм уу, тухайн ямар нэгэн зүйлд төвлөрсөний дараа 20 секунд одоо 6 метрийн зайд дунджаар байгаа тэр ямар нэгэн эд зүйлс юм уу тэр зүйл рүү бид нар ингэж одоо харах хэрэгтэй байх нь. За ингэснээр бидний нүдийг маш одоо үр дүнтэй амрааж байгаа зүйл байх нэ. Нүдийг одоо илүү сайн тэгж анивчиж өгөх нь ямар ач тустай вэ гэвэл нэгдүгээр нүдийг чигшүүлж гин, за нүдийг цэвэрлж гин, за одоо нүдийг илүү сайн хамгаалж гин, за мөн эвэрлэг бүрхэж одоо гэмтгээс мөн урьдчилан сэргийлэх үр дүнтэй байх нь. Тэгээд нүдний булчинг бол одоо бас тодорхой хэмжээнд амрааж идэг, бас тархинд амрах боломжийг бол олгож идэг энэ хугацаа гэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ 20-20-ын дүрмийг бол маш сайн сахижаагараад за нүдний хараандаа анхаардаг, за бас мөн нарийн мэргэжлийн эмчтний үзүүлэлт нүдний хараагаа шалгуулчих. За мөн бас дэлхийн сүүлийн дэвшилт технологи болох AI төхөөрөмжөөс нүдний хараагаа онцлуулад нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг хүсэж байгаа хүмүүс бол яг одоо энэ бичлэгээ дуусны үзээрэй.